хөгжлөөр тодорхой нефтийн талаар бол чиглэл нь тодорхойлогдож эхэллээ. Тэгэхээр эхлээд Хойд Америкаас гараагаа эхлээд дараа нь Аз руу шилжилдэ ягаад тэгэхээр гол толин тусгал болж байгаа Азийн хөдөлгөөн бол Америкаас шалтгаалж байгаа учраас тэгэхээр Wall Street-ээр өчигдөр бол сөрөг хөдөлгөөн давмгайлсан S&P 500 индекс 1.6%-аар бурж технологийн Nasdaq 100 маань энд одоо 1.3%-аар унсан. Тэгэхээр энэ сул хандлага бол яхаарахгүй Азийн зах зээлд дамжиж орж ирлээ. Өнөөдөр өглөөний хувьд бол нийт индексүүдийн бордыг харахад бол улаанаараа эргэлдэж байна. Австралийн S&P ASX 200 индекс маань 1% давсан буултгаар арилжаа эхлүүлсэн бол одоогоор харахад бол Малайз, Nikkei, Шанхай, Шинжэн, Коспи, Сингапур зэрэг одоо бүх индексүүд маань уналтын бүсэд арилжаа үргэлжилж байгаа. Тэгэхээр геополитикийн гол асуудал бол яахааргүй Ормузын хоол болж байгаа. Тэгэхээр дэлхийн нефтийн нийлүүлэлтийн стратегийн гол гарц гэж ярьдаг энэ хоолоогоор дамжих хөлөг онгоцнуудын хөдөлгөөн бол бараг зогсох шахсан байгаа. Тэгэхээр яг энэ шалтгааны нөлөөтэйгээр Америк хувьд бол түүхийн нефтийн үн бол сүүлийн жилүүдийн хамгийн дээд түвшинд хүрээд байгааг нь анхаарал татж байгаа. Тэгэхээр нийлүүлэлтийн тасал энэ хэвээр үргэлжлэх юм бол нэг зүйлийг одоо өдөөнө гэсэн үг, энэ бол инфляц болж байгаа. Тэгэхээр өнөөдрийн арилжааны эхэнд бол West Texas-ыг харьцуулаад 2 гаруй хувиар буурч баррел нь ойролцоогоор одоо $79 хүрж байна. Одоо бол 78-77-гийн түвшинд явж байна гэсэн үг. Тэгэхээр Трампын засаг заргаар яхааргүй газрын тосны болон одоо бензиний үнийн өсөлтийг хязгаарлах олон төрлийн арга хэмжээг хэлцэж эхэлсэн талаар мэдээлэл гарсан. Харин зэсийн хувьд бол лимитээр $12,900 төвшөнд байна. Тэгэхээр макро талаас нь харах юм бол яахааргүй зах зээл бол хоёр эрсдлийн хооронд бол хавчигдж байна. Нэг талдаа нефтийн шок, нөгөө талдаа одоо энэ маань эдийн засгийн өсөлтийг бууруулж болзошгүй гэдэг эрсдэл бөгөөд айдас байж байгаа. Нөгөө талдаа инфляц хэрэг өсөх юм бол бодлогын хүн өндөр хэвээр үлдэх магадлал нэмэгдэнэ. Харин Morgan Stanley-гийн стратегчд бол энд нэг одоо таамаг дэвшүүлсэн байгаа. Тэгэхээр 21-өөс 23 оны хувьд бол хувьцаа болон бонд хамт ундаг орчныг өнөөдөр 2026 онд дахин давтах эрсдэлтэй гэдгийг бол анхаарсан. Энэ бол нэлээд сонирхолтой байр суурь. Яг одоо хараад үзэх юм бол ойрхон орон дахь мөргөлдөөн бол улам тэлж байна. Персийн булангийн одоо бүс даяар одоо Пуужин дроны шин давлгааг бол Иран эхлүүлсэн. Энд маш олон улс бол өртөж байгаа. Бахрейн, Катар, Кувейт гэдэг. Тэгэхээр Ираны гадаад хэргийн сайд Аббас одоо Аракчи бол гал зогсоох хүсэлт гаргаагүй. Ямар нэгэн байдлаар яриа хэлцэн бол хийх бодлого гэж мэдгдсэн. Энэ бол хурцдал байдал цаашаага үргэлжилнэ гэдгийн дохио болж байх ч байна. Хэдийгээр Вашингтоны хувьд бол энэ хурцдал байдал энэ мөргөлдөө маань богино хугацаанд үргэлжлээд дуусна гэж найдаж байгаа ч гэсэн зах зээлийн хувьд бол арай өөр бодолтой байх шиг байна. Сунжирна гэж харж байна гэсэн үг. Тэгэхээр стратегчдийн харж байгаагаар бол хамгийн чухал асуулт нь дайны хувьд бол хэдэн өдөр хэр зэрэг хугацаанд хэдэн 7 хоног үргэлжлэх байдаг болж байна. Америк нэгдсэн улсын хувьд бол энэ бол нэг чухал мэдээ байгаа нь юу гэхээр дотоод улс төр нь энэхүү мөргөлдөөний нэг чухал хүчин зүйл болж явах шиг байна. Инфляц эсвэл дайн аль аль нь сонгогчдын хувьд бол эмзэг асуудал хэвээр байгаа учраас Вашингтон бол нэг талаас цэргийн давуу байдлаа хадгалах стратегийн зорилт нь бол байна. Гэхдээ нөгөө талаас энэхүү мөргөлдөөнийг бол бүс нутгийг бол бүрэн хэмжээний юм дайн болгочихгүй, өргөжүүлчихгүй байх ийм тэнцвэрийг барих шаардлага тулгарч байх шүү. Тэгэхээр энэ нөхцөл байдал маань эргээд ерөнхийлөгч Трампын хувьд бол нэлээд улс төрийн эрсдэл бол дагуулж байгаа гэж харж болох нь. Ягаад гэвэл инфляц болон гадаад улс орнууд өрнүүлж байгаа дайн бол яхааргүй аль аль нь сонгогчны хувьд бол тун таагүй асуудал болж байгаа. Тэгэхээр хэдэн сарын дараа бол Америкийн хувьд бол одоо завсрын сонгуул болно энэ 11 сар. Тэгэхээр энэ сонгуулийн өмнө бол улс төрийн дарамтыг улам нэмэгдүүлж байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар бол хэдийгээр улс төрийн дэмжлэг ялангуяа бүгд найрамдны талдаа байгаа ч гэсэн цаашдаа яах вэ гэдэг асуулт бол бас онцгой хэвээр үлдэж байгаа. Тэгэхээр ойрын хугацаанд бол хөрөнгө оруулагчид хоёр зүйлд төвлөрөхөөр байна. Тэгэхээр нэгдүгээрт нь бол яхааргүй Ормузын хоолоогоор үлж байгаа нефтийн нийлүүлэлт ялангуяа тээврийн хувьд бол хэвийн болох хэсэг, хоёрдугаарт нь Америкийн хөдөлмөрийн зах зээлийн тайлан яаж гарах вэ гэдгээс болж байгаа. Хэрвээ ажил эрхлэх хүчтэй хэвээр байх юм бол инфляцийн дарамт одоо өндөр хэвээрээ байж бодлогын хувьд бол хүү буурах хугацаа улам холдох ийм төлөв байдал анзаарагдахаар байна. Тэгэхээр өнөөдрийн баримжаа авахд бол яг иймэрхүү байдалтай байна.